Намайг Бадамгарын хатганд хийдэг. Тэгээд би бага насны хүүхдүүдэд зориулсан одоо энэ цуврал 3 одоо зураг номын ийм зохиогч юм хүн байна. Цувралаар одоо 3 номтой. Гэхдээ цуврал гэдэг нь бол үйл явдал нь бол арай өөр, нас нь бас арай өөр. Тийм хамгийн ихний ном байна бол 1-6 насны хүүхдүүдэд зориулсан юм ном гарч ирсэн. Номын адал явдлыг дараагийнх нь болохоор одоо 4-8 хүртэлх насны хүүхдүүдэд зориулсан Жинхэнэ Баатрууд гэдэг ном гарч ирсэн. Одоо бол одоо илүү сургуулийн насны хүүхдүүдэд зориулсан 1-5 дугаар ангийн хүүхдүүдэд дөрвийн зээгийн гэсэн юм ном гарч байгаа. Надад бол хүүхдүүд бол ингээд аюу тийм гэгэн цагаахан одоо тийм байдлаар яг ингээд хүнд одоо инэрэнгүү тий тусч тийм одоо цагаахан байдлаар ингээд хандаж ирсэн. Тэгэхээр би тэр одоо байдлыг бол хараад хүүхдүүд ирлүү одоо биднэрт бол ингээд яг ингээд өөрөөрөө одоо харьцах юм байна тий яг ингээд өөрөөрөө ойлгох юм байна гэж ийм одоо мэдрэмжийг аваад хүүхдүүдэд зориулсан одоо ийм бас нэг юм сериал ийм хөрхөн ном ч юм уу ямар нэгэн зүйл хийхинсэн гэсэн тийм одоо тийм зүйл бол надад бол орж ирж исэн. Тэр бол айгүй олон жилийн өмнө л дөө. Тэгээ сүүлд бол би иргэний нийгмийн салбарт ажиллаж эхэлснээс хойш бол яг энийг одоо ботор хийхинсэн гэдээ бас цаасан дээр буулгаж эхэлсэн. Тэгээ энэ мөрөөдөл минь явсараа тэгээ сая ковидын үеэр одоо 21 оноос эхэлж энэ хамгийн ихний ном маань гараад тэгээд 2 дахь ном маань гараад одоо бол энэ 4 дахь одоо дөрвийн зээгийн гэсэн одоо энэ нэртэй Буйтингийн дээрлэлтийн эсрэг ийм ном одоо ингээд тун утахгүй одоо ингээд нээлттэй хийх гэж байна. Тэгээд энэ номууд маань бол бүгдээрээ одоо хүүхдүүдэд танин мэдхүн ач холбогдолтой, адал явдалтай. Тэгээд адал явдал уншингаа одоо энэ зохиолын одоо дүр болсон юм тэрэгцэртэй хүүхдүүдийг хараад надтай зэрэгцээд одоо энэ хүүхдүүд амьдарч байгаа юм байна. Яг адилхан миний найзууд одоо ингээд сурч амьдарч байгаа юм байна гэдгийг ингээд ойлгох чинь тэгээд хамт уншиж байгаа эцэгчүүд ч гэсэн одоо миний хүүхдүүдээс ялгаагүй одоо бас ингээд бид нар ертөнцийн ингээд бүгдээрээ ингээд одоо зэрэгцээд ингээд амьдарч байгаа штэ гэдгийг бас ингээд ойлгоно тал талын ач холбогдолтой гэж бодож जैन. Тэгээд багш нартаас нөлөөтэй тий одоо хүүхдийг хүлээн зөвшөөрөх, хүүхдийг ойлгох талаас ингээд бүх талын хүмүүст бол ингээд ашигтай гэж би бодсон. Хэрэгтэй гэж утсны үднэс бол энэ номыг бол одоо ингэж гарч байна. Яагаад гэвэл эн чинь хүний хүүхдийн эрхийг илэрхийлж байна тий бас сонирхолтой адал явдлууд өрнөж байна тий тэгээд бас ийм одоо төрлийн номууд бол Монголд бол бас төдийлөн байхгүй. Тэгэхээр энэ бол анх удаага гарч байгаа гэдгээр бол энэ ийм ном байна. Одоо хүүхдтэй ингээд уншуулсан чинь одоо манай хүүхд бол энэ 2 номыг бол ингээд ороо болгон сувчлаа явдаг. Тэгэл ерөөсөө ороо болгон уншуулдаг. Өөр номууд байдаг. Тэгээд ерөөсөө энэ 2-ын одоо номны адал явдлаас ингээд салахгүй маа. Одоо маш удаан уншиж байна. Би бүр ингээд бүгдийг цээжилсэн ингээд хэлжсэн. Тэгэхээр бол энэ бол одоо нэг талаасаа ингээд адал явдал нь хүүхдэд айгүй сонирхолтой их өгөөжтэй байна л гэж би бол харж байна. Одоо эхний 2 номууд маань бол интерном, Ацхур, Мир гэдэг номын төлөөрүүдээр гэрээгээр ингээд худалдаалагдчихж байгаа. Одоо хувийн хвшлийнхэн бол бас яг өмнөх жилүүдэд бол хүүхдийн байр зориулж бол одоо байгууллагад бол бас нэлээд их одоо хэмжээгээр авч баярын бэлгэндээ боож өгч исэн. Өөрсдөө одоо энэ номыг олж мэдээд ингээд бүр уцтаад авч исэн тийм тохиолдлууд бол бас нэлээд их байна.